Манай оронд алтан ундагны хоёр зүйл нь ургадаг. Үүний нэг нь Монгол алтан ундаг нь цагаан цэцэгтэй, нөгөөх нь Апеннины алтан ундаг нь шар цэцэгтэй зүйл нь байдаг. Апеннины алтан ундагныг өмнө нь Сибирь алтан ундаг гэж нэрлэж байгаад хэдхэн жилийн өмнөөс зүйлийнх нь нэрийг өөрчлөөд Апеннины алтан ундаг гэдэг болсон. Энэ хоёр алтан ундаг нь манай орны ойн бүсэд ургадаг. Монгол алтан ундагныг 1968 онд Монгол алтан ундаг гэдэг нэрийг нөөж тодорхойлж шинжлэх ухаанд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш энэ цэцгийг хүмүүс их сайн мэддэг болоод улмаар их түүж хэрглэж байгаагаас болоод ховордчихсон Монгол алтан ундаг нь өнөөдөр манай оронд ургадаг маш цөөхөн ганц 2 хон цэгтэй болцсон улаан наманд орсон нэн ховор ургамлын тоонд ороод байна. Алтан ундагны төрлийн цэцгүүд Аз, Европт тархан ургадаг. Үүнээс Монгол оронд Монгол алтан хундаг нь Апеннины хундаг нь гэсэн хоёр зүйл нь ургана. Алтан ундаг нь ойн бүслүүрийн доод зах, хээрийн бүслүүрийн дээд хэсгийн зааг элдв өвсдгээрт далайн түвшнөөс дээш 1400-аас 2500 метрийн өндөрт ургадаг. 1800-аас 2000 метрийн өндөрт ургасан бүлийн өсөлт хөгжилт бусад өндөрт ургаснаас илүү сайн байна. Ерөнхийдөө үдийн нарнаас сүйдэрлэгдсэн салхины нөмөр газарт ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хаягдсан бууц, мал болон зэрлэг амьтны хэвтэр дагаж ургах нь бий. Монгол хундагна гэдэг энэ зүйл ургамлыг 1968 онд Оросын эрдэмтэн анх Монголд шинээр нээсэн юм ургамал байгаа. За энэ төрлөөс бол одоо дэлхийд 40 зүйл Адонисын төрөлд ургадаг. Ихэвчлэн Европ, Голарктик одоо хойд зүгээр ургадаг. Манай оронд Адонис төрлөөс 2 зүйл ургадаг. Монгол хундаг нь буюу Адонис монголика, Сибирь хундаг нь буюу одоо Адонис сибирика гэсэн юм 2 зүйл бол Монгол орны ханга умард зүгээр ургадаг. Адонис монголика бол өнөөдөр Монгол оронд одоо 4-5 тойрогт цөөхөн цэгт тархсан одоо ховордож байгаа хайрлаж хамгаалуул зохих ийм зүйл ургамал юм аа. За Монгол хундаг нь өөрөө Монгол орны унган, за мөн эртний нэг ховор ургамал тооцогддог ийм ургамал байгаа. Эртний ургамал гэдэг маань өөрөөр хэлбэл нэлээд эрт үүсчихсэн харьцангуй бүтэц зохион байгуулалт физиолог одоо биологийн чадвараар бусад ургамлыг бол харьцангуй одоо муутчихсан дасан зохицох чадвар нь багасчихсан. За өрөөр үржих гэдэг юм уу үржих чадвар муудсан ийм онцлогтой учраас харьцангуй одоо ховордох, устж алгах болох ийм аюулд өртөгдсөн зүйл гэж ойлгож болно. За эртний ургамлууд бол хэд хэдэн одоо мөслөгийн дараах, мөслөгийн өмнөх янз бүрийн тэр галуу үед үүсчихэд өнөөдөр харьцангуй үлдэж хоцорсон байдаг. Энийг бол яг цаг хугацааны хувьд бол зарим зүйл ургамлыг наривчлан тогтооход бол хэцүү л дээ. Ерөнхийдөө бусад ургамлаа бодвол өөрөөр хэлбэл холтон цэцгийн овгийн ургамал гэдэг маань овгоороо тэр чигээрээ эртний гард үсэлтэд тооцогддог. Тэр дундаа Адонис монголика гэдэг төрөл бол маш эртний гэдэг нь бол судалгаагаар тогтоогдчихсан ийм ургамал байна. Адонис монголика буюу Монгол алтан хундаг цэцэг юм аа. Энэ бол Монгол оронд нэн ховор улаан намд орсон тархалтнаас багтай ийм ургамал анх академич хайдууга Монгол оронд энэ ургадгийг бол нээж эмийн үйлчлэгэнд оруулж өөрөө судалж энээс хойш хайдууга доктор цагаан маам магсар гэх мэтлэг олон эрдэмтэд судалж эрдэмийн зэрэг хамгаалсан ийм ургамал байгаа. Үүнийг одоо академич Хайдаг багш маань шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулж судалгаа шинжилгээг явуулсан. Судалгаа шинжилгээг явуулахдаа тухайн үедээ энэ ургамлынхаа нэрийг бол онож чадахгүй байсан байна л да. Нарийн сайхал цэцэг гэж үзчихсэн байна. Гэтэл Оросын холбооны улсын эрдэмтэн Юнатов гэдэг эрдэмтэн маань таньж тодорхойлоод энэ бол ер нь шин зүйл юм байна. Энэ бол алтан ундаг цэцэг тэгтээ өмнө дэлхийд одоо нээгдэг байсан ургамал Монгол алтан ундаг цэцэг гэж ингэж нэрлсэн байгаа. Монгол алтан ундаг нь бол манай орны унган ургамал. Зөвхөн Монгол оронд ургадаг, дэлхийн өөр хаанч ургадаггүй. Эмийн зориултаар их хэмжээгээр бэлтгэж ашиглах болсон амьдрах орчин нь алдагдан доройтож байгаа
Ургах чадвар нь байглаасаа буурч байгаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр ховордсон ургамал. Энэ янзаараа бол та бидний үед устдаж мэдхээр байгаа юм. Энэ цэцгийг монголчууд эртнээс эрүүл мэндэд хэрэглэж ирсэн ч тухайлсан нэр өгөлгүй 1968 оныг хүргэсэн байна. Харин шинжлэх ухаан тодорхойлж нэрлсэн хүн бол Оросын судлаач Юнатав юм. Юнатав анх Монгол дагуурын тойргоос буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас уг цэцгийг олж алтан хундган цэцгийн зөвхөн Монголд ургадаг шин зүйл болохыг нь тогтоон Монгол алтан хундган гэж нэрлсэн байдаг. Эрт цагт цэнхэр гариг дээр маань үүсээд өнөөгийн бидний үед ирсэн гоёмсог том цагаан цэцэг зөвхөн Монголд ургадгийг монголчууд 1968 онд ингэж мэдсэн түүхтэй. Түүнээс хойш Монголын 7 эрдэмтэн энэ цэцгийг тал талаас нь судалж Монгол алтан хундганаа тал бүрээс нь танин тогтоож шинжлэх ухаанд тэмдэглэсэн байна. Үүнээс хойш энэ цэцгийг монголчууд өөрсдөө эрчимтэй хэрэглэхийн зэрэгцээ гадаад руу их гаргах болжээ. Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн эрдэмтдийн 2006 онд хийсэн хээрийн судалгаагаар Юнатавын анх Монгол алтан хундган олсон газарт хэдэн шигэн үлдсэн байжээ. Дараа нь 2013 онд тэнд судлаачид очоод ганц ч Монгол алтан хундган олсонгүй. 1990 оноос тухайн хэсэг газрыг байгалийн ургамлын тухай хуулийн дагуу хамгаалалтанд авах хүсэлтийг тэр үеийн байгаль орчин аялал жуулчлалын яам Төв аймгийн байгаль хамгаалах газар тавьсан ч тоогоогүй гэдэг. Одоо тэнд хүн сууршин Монгол алтан хундган ургадаг газрыг нь хаглан ногоо тарьдаг болжээ. Өргөн удам дэлхий дээр зөвхөн Монголд ургадаг энэ цэцэг ийм байдлаар устдаж байна. Энэ ямар онцлог зүрхний глюкозидтэй ер нь эрт үед дорн дахны эмдэг цагаан бар бодогд нэрлж одоо их хэрэгжилж исэн юм билэ. Тэгэд энэ нь бол юу гэхээр зүрхний глюкозид гэж бодис байдаг маш чухал аш холбогдолтой ийм юм хийдэг учраас асар их аш холбогдолтой. Тэгээд бид бол энэнийг 2017 оноос эхэлж одоо тариад ер нь үржүүлсээр байгаа. Одоо ямар ч гэсэн 200-аас ирэхтэй болсон. Одоо энэ Монгол алтан хундгал бол хаврын эртч ургамал учраас одоо тайван байдал орж байгаа байдал нь ийм учраас гандалтай байна. Уламжлалт хамгаалах ухаанд барбад нэрийн доор хэрэгэлдэг 5 зүйлийн ургамал байдаг. Тэрний нэг нь бол алтан хундаг юм аа. Алтан хундаг цэцгийг уламжлалт хамгаалах ухааны ном сударч заахтаа өвхөл авагч эзнийг цэргийг ялагч очир алмаз гэж нэрлсэн байдаг. Энэ нь бол их учиртай. Уламжлалт хамгаалах ухаанд бол одоо сахуу, боом, хижиг, цагаан цэцэг гэх мэтийн бас халдварт өвчнүүдийн үед энэ алтан хундах цэцэг маш үр дүнтэй байсан байна. Түүгээрээ одоо ийм нэрийг олж алтаршжээ. 63 онд Архангай аймгийн Өндөр улааны Лувсан цэрэн Марамб шинжлэх ухааны академийн эм судлалын лабораторид шинжилүүлэхээр нэгэн зүйлийн цагаан хатаасан цэцгийг авчирч өгсөн байдаг. Энэ цэцгийг сонирхоод 65 онд академич Хайдав багш маань бас бусад хүмүүстэй явж тухайн газар нутаг дээр очиж үзээд ургамлын дээжийг авчирч судалгаа хийж үзсэн. Судалгаа хийж үзэхэд одоо ард түмэн хэрэглээд үзсэн байсан энийг зүрхний өвчний үед, хавгнах үед, цэртэй цус гарах үед энэ төр жижигнээс гарах үед хэрэглээд ингээд бас нутгийн хүмүүс үр дүнтэйг нь олоод таньсан байсан. Бусад зүйл Адонос гэдэг бодох юм бол Адонос монголикогийн тэр одоо 2 дахь метаболитын агуулмж бол 2-оос 3 дахин илүү байна гэдгийг хүртэл одоо би шинэ одоо саяхан одоо уншсан энэ Адоносын төрлийн зүйл ургамлуудын 2019 онд одоо ревю хийгдсэн энэ одоо хятадын судлаачдын ажил дээрээс бол уншиж олж мэдж байна. Монгол алтан хундах цэцгийг одоо энэ үйлдэлийн талаар нь одоо Хайдав багш маань судалгаа шинжилгээг бие дааж одоо гардаж явуулсан. Гардаж явуулахдаа амьтан дээр одоо эм судлалын судалгаа хийсэн. Эмнэлзүүн судалгааг бол бас эрүүл мэндийн яам эм судлалын салбар зөвлөлийн шийдвэрийн дагуу улсын 1-р төв эмнэлэг, 3-р төв эмнэлэг дээр зүрхний одоо өвчин, зүрхний дутагдaltaй хавгансан одоо зүрхний гажигтай ийм улсуудад хэрэглэхэд үнэхээр үр дүнтэй байгаа нь тогтоогдсон байдаг. Харин бүр дээр нэмээд артерийн даралт бууруулах бас
үр дүнтэй байгаа тогтоогдсон. Тухайн ургамал бол Оросын холбооны улсаас чинь 1936 онд байдгийн Адонис Верналис буюу хаврын алтан ундаг цэцгийг одоо импортлон оруулж ирж түүхийн эдэг болон одоо тухайн ургамлаар бэлтгэсэн ийм бэлтгэлийг хэрэгжилж байсан байна л да. Тухайн одоо ургамал дагуулж байгаа гол бодис нь бол Стерпантин К Адонисд гэдэг энэ гол одоо глюкозидууд байдаг. Гэтэл яг энэ ургамал дээр судалгаа явуулаад үзэхэд энэ ургамал маань одоо хаврын алтан ундаг цэцгнээс нэг дахин илүү хүчтэй үйлдэл үзүүлж байсан байна. Үүгээр Хайдер багш 1972 онд шинжлэх ухааны докторийн зэргийг амжилттай хамгаалсан. Шинжлэх ухааны докторийн зэргийг амжилттай хамгаалахын зэрэгцээ одоо Монголын зүрх судасны одоо салбарт бол яг энэ ургамлын гаралтай энэ бэлтгэлийн стандарт тогтоогдсон байдал тухайн үед байгаагүй байсан. Тэгээд тийм учраас олон улсын фармакопийн дагуу одоо судалгааг явуулаад хаврын алтан ундаг цэцгийг одоо муурн дээр туршилт явуулаад муурын нэгж үйлчилгээ гэдгийг Оросын холбооны улсын фармакопид оруулж одоо тэр чиглэлийн судалгааг амжилттай хийсэн юм байдаг. За харьцангуй хожуу буюу 68 онд Оросын эрдэмтэн анх Монголоос хангаан нуруунаас олсон байгаа. Тэрнээс хойш энэ ургамлын ач холбогдол ерөнхий ач холбогдлын судлах гэдэг 7 эрдэмтэнд зориуд тэр үеийн одоо шинжлэх ухааны байгууллагууд бол зорилт тавиад олон эрдэмтэд судлаачид ургамлыг судалсан байна. Үүнээс хойш одоо дахиж нэмсэн судалгаа үндсэндээ харагдахгүй байна л да уг зүйл дээр. Энэ багшийн маань одоо яг гардаж одоо удирдах явуулсан энэ ургамлын талаар одоо багшийн өөрийн нэрмжит эмнэлэг Хинтээ аймгийн Мөрөн сумын эмнэлэг байгаа. Тэнд сайхан цэцэрлэг түрээлэн нээгээд одоо шавнаар тухайн орон нутгийн эмнэлэг захиргаа оролцоод тэгээд сайхан цэцэрлэг нээсэн тэндээ алтан ундаг цэцгийн одоо их сайхан баримл барьж мөнгөжүүлсэн байгаа. Доктор Максар Налаахын урдаас Монгол алтан хундаг навчран ботаникийн цэцэрлэг тармилжуулах туршилт хийхэд байгаль дээрхээсээ хамаагүй сайн ургасан байдаг. Максар докторийн тармилжуулсан Монгол алтан хундаг нь ботаникийн цэцэрлэгт одоо ч ургаж байна. Судлаач Бадан Бочир Батсүх нар энэ ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх туршилт судалгааг Монголд анхудаа хийн нахиа гарган авч чадсан боловч зах зээлийн шуурганаар энэ ажил зогсжээ. Монгол алтан ундагныг бол 19-р зууны үеэс эхлээл Европод бас одоо эмийн ардын эмнэлэгт нь бол хэрэглэгдэж ирсэн байдаг. Бараг одоогоос 200 жилийн өмнөөс. Үүн дээрээ үндэслээд бол одоо ер нь энэ ургамлыг бас тармилжуулах шаардлагатай юм байна. Одоо ургамал одоо газрын дээрх болон доорх үр үндэс бүгдийг нь одоо авч хэрэглэдэг юм байна. Энэ бол одоо угаасаа ховордож бүрний ховор болсон учраас яаж одоо тармилжуулах вэ гэдэг талаар бол хүмүүс судлаачд бол ажилласан байгаа. За үүний нэг жишээ нь бол бас одоо тэр 1995 оны үед доктор Максаргаа одоо судалгааны ажилдаа зэрэгцээд манай одоо энэ ургамлын биотехнологийн лабораторид бол одоо лабораторийн эрхлэгч асан дэ Бадан Бочир одоо энэ чиглэлийн одоо биотехнологийн аргаар ургамлыг бүржүүлэх судалгааны ажлуудын суурийг бол тавьсан учраас энд бол одоо судлаач Батсүх бол энэ алтан ундаг ургамлыг ер нь эдийн засгийн аргаар одоо өржүүлж ургуулах ийм судалгааны ажлыг бол хийж эхэлсэн байгаа. За энэ үед бол бас аймаг миний үеэр бол ажиллаж байсан. Тэгээд манайх бол судалгааныхаа ажлын дээжийг бол бас ерөнхийдөө одоо энэ Улаанбаатар хот орчмын ойрхон энэ Налаах хавьяас бол аваад одоо эхний одоо дээж гаргаж дээжээ одоо авч хэрэглэх анхны одоо судалгааны суурь ажил хийгдсэн байгаа. Тэгээд ингээд энэ ургамал маань өөрөө бол палеоэндемик ургамал учраас бол бас эртний одоо үйлдвэр тийм ургамал учраас бол бас өсгөр ихэд бол нэлээд бэрхшээлтэй талууд бол гарч ирсэн. Тэгээ бид бүхэн бол бас энэ дижитал орчин за тэр одоо оптимал нөхцөлийн бол тогтоосон тэдэж нэлээд их нахиа гаргаж аваад сүүлдээ бол бас одоо үндэслүүлэхэд бол маш бэрхшээлтэй байсан. Тийм ч учраас бол одоо бас бүр засгийн газраас анхаарал тавиад боловсрол соёлын шинжилгээ спортын яамнаас бол одоо энтхэг рүү явж
бүр одоо шинээр одоо арга одоо тэр агробактерийн тусламжтайгаар үндэс одоо бий болгох гэсэн тийм одоо мэрэгшил дэвшлүүлэх юм одоо сургалтанд хүртэл манай судлаач Батсүхийг бол явуулсан байгаа. Тэгээ энэ үед бол бас яг нөгөө зах зээл тийм ээ шинжлэх ухааныг ойлголтгүй нөгөө нэг зах зээлийн ороо босгоо үед бас судалгааны ажлыг санхүүжүүлэхгүй байдлаас болоод одоо манай одоо лабораторид явагдажсэн судалгааны ажил бол бүрэн одоо санхүүжилтгүй байсан. Тэгээ тэр үеэс бол энэ ажил бол бас зогссон байгаа. За ботаникийн цэцэрлэгийн туршлагын талбай дээр Adonis-ийн буюу одоо алтан хундгын 3 зүйл ургамал ургаж байгаа. Adonis mongolica, Adonis siberica, Adonis bernalis гэдэг. Энэ Adonis mongolica болохоор зэрэг Монгол орны нэн ховор эндемик ийм ургамал зөвхөн манай Монгол орны байгаль дээр ургадаг. Одоо өөр дэлхийн өөр газар ургадаггүй гэсэн үг. Монгол алтан хундгын эндемик ургамал хавар эрт цэцгэлдэг. Цэцгэлтийн хугацаа арай бас урттай 5 сарын 1-10-аас 6 сарын 10-д хүртэл сар орчим бол цэцгэлдэг. Хавар эрт одоо яг нөгөө хаврын сэргээ ургалт эхэлж явах үедээ л одоо цэцгэлээд бундуутайгаа эхэлдэг. Одоо жишээлх юм бол эхнийх нь одоо хавар эрт цэцгэлсэн ургамлууд нь одоо ингээ үрэлж чинь өрөө өгөөд эхэлж байгаа. Тэгээ одоо жишээлбэл энд одоо бас ингээд одоо бундуу үүссэн цэцгэлэх гээд явж чинь. Зарим цэцгэлт нь одоо цэцгэлтийн төсөлтийн шатанд орсон ингээд явж чинь. Энэ гоё цэцгэлт. Энэ болоод өнгө цэцгэлж тий эхлээд яг цэцгэлтэйгээ явж байгаа гэсэн үг. Бид нар ер нь энэнийг үндсийн хуваалцал үржүүлээд байгаа. Үрээр одоо ургах бол ер нь үрийн соёол жоох муутай юм. Нэг итгэвчүүлж байгаа л үрийн соёолтыг яаж байгаа. Бид нар бол өнгөрсөн жилээс энэс үр баг хэмжээгээр бэлдэж эхэлсэн. Хойтон гэхэд бол бид нар нэлээд үр бэлдэж байгаа. Тийм учраас үрээр нүржүүлэх юм арга технологиг бол одоо нарийн судлах хэрэгтэй болчиход байгаа. Ер нь үрийн соёолт итгэвчүүлсэн жоох муу байдаг. Ер нь доктор Максрын судалгаагаар ч гэсэн үрийн соёолт бол тун муутай юм билээ л дээ. Тийм учраас орчин үеийн идэвхжүүлэгчийг ашиглаж байгаад одоо үрийн соёолтыг дээшлүүлж байгаад ингээд тарихын магадлал ихтэй ийм ургамал байгаа юм. Яг иймийн бас чухал ач холбогдолтой ийм ургамал одоо зүрх судасны өвчнээ ангаах чадлаараа болохоор зэрэг Adonis bernalis буюу одоо хаварч алтан хундагнаас 2 дахин илүү ийм үйлчлэгээтэй болох нь одоо эрдэнэ судлаачдын судалгаагаар бол тогтоогдсон байдаг. Тэгээд нөгөө мал одоо эмнэлгийн практикт бол өргөн асгалдаг боловч яг нөгөө таримлжуулах юм судалгаан дээр болохоор зэрэг бас байгаль дээр байдаг нөөц нь хомос. Тэгээд одоо үр олон ургал эрхтнээрээ үржих чадвар бас нэлээд бас ийм муутай ийм ургамал учраас одоо бид нар бас энийг яг нөгөө ботаникийн цэцэрлэгийн амьд ургамлын коллекцэнд одоо генез сангийн амьд хэлбэрээр хадгалах гэдэг ингээд явж байна. Одоо арай бас үржүүлж олон болгох энэ талаас бол арай бас юм амжилттай болоогүй. Одоо гэхдээ бол яг байгаль дээр байгаа ургамлаасаа бид бас суулгах зар нь авчраад юу яачин цуглуулга бүрдүүлээд явж байна. Одоо 2-3 болоод ирэнгуут нь бас нөгөө үндэслэг гişээрээ үржих чадвар нь ямар байгаа гэдэг талаасаа бид нар судлана. 2018 оны хэрийн судалгаагаар бид нар нэг 5-6 ийм суулгацуудыг авчирсан. Тэр нь одоо яг цэцэрлэгийн нөхцөлд нэг энэ жил 18 онд авчирсан гэдэг чинь одоо энэ 19 онд хаврын сэрэг ургалтын сайн ургасан. Гэтэ цэцэглээгүй. Энэ 20 оны аюугаар бол одоо цэцэглээд ингээд явж гин гэдэг чинь бас яг цэцэглэж байгаа юм тий. Энэ бол өмнө нь бол энэ бол ганц байсан бут ургамал. Энэ бол одоо нэлээд олон жил ингээд ургаад явж байгаа одоо. Тэнд байгаа нь болохоор зэрэг юу энэ жил анх тий 18 оны судалгаагаар цуглуулж ирсэн ургамал нь энэ 20 онд бол одоо 2 жил зэрэг анхныхын цэцэг нь гараад явж байгаа гэдэг чинь тухайн одоо зүйл ургамал маань энэ цэцэрлэгийн таримл нөхцөлд бол яг ингээд дасан зохицох чадвар нь одоо эхнээс хинх нь үзүүлэлтээ бол үзүүлж ил байна гэсэн үг тий. Дасан чадвар тий байна тий. Удаан байна тий. Энэ хэдэн онд авчирч ирсэн? Энэ бол одоо анх манай яг энэ алтан хунданаар бол Максар гэдэг хүн таримжуулах судалгааг бол анх хийгээд энэ ботаникийн цэцэрлэг дээр тэр хүний хийжсэн судалгаагаар үлдсэн одоо нэг юм ганц бадгал ургамал ингээд одоо 20 хэдэн жил одоо баг 30 жил рүү орчихно. Энэ хүний тэр одоо ганц цуглуулгыг бид хэд идэв хүртэл хадгалаад одоо ингээд аль явж гин гэсэн үг. Өвчлөг байгалийн ургамал бол намар нь бол хаагдраад яг хөрсөндөө өвлжөөл хавар нь одоо бид нар тий зуны хугацаанд одоо агар техникийн агар арчилгаа хийж явж энэ үнийг одоо ингээд амьд аваад явчихна гэсэн үг. Ер нь бол яг энэ амьд ургамлын коллекцийг бол ингээд хадгалж авна гэдэг бол жил болгон усалгаа, арчилгаа бүх юм хийж энэ ургамал амьд одоо идэв хүртэл
хадгалагдаад явж гэнэ гэсэн үг. Түүнээс биш одоо энэ дээр ингээд ямар нэгэн агар техникийн арчилгаа, усалгаа тэгээд хийхгүй байсан бол аль хэзээ одоо устдад байхгүй болсон тий. Одоо энэ коллекцэд амьд коллекцэд одоо энэ урмал байхгүй байна л гэсэн үг. Одоо зураг үгүй бол нэг гербар ч юм уу зүгээр л хадгалаад үлдсэн. Яг ингээд бодтой амьдараа ургаж байгаа юм бол байхгүй. Энэ бол яг маш олон одоо судлаачдын үед амтсан судлаачид одоо өдөө хүртэл хадгалаад ингээд явж гэнэ гэсэн үг. Энэ бол байгаль дээрээ ч гэсэн ховордсон баг олдгоо. Байгаль дээрээ ерөнхийдөө тий байгаль дээрээ нөөц нь тархац нь бага, тэгээд нөөц нь айгүй бага. Ер нь тэгээд бас нэг юм байгаа юм. Байгалийн баялгаа зүгээр нин ховор гээд хавдараад байлгүйгээр тэрнийг үржүүлээд хэрэглээний эргэлтэнд оруулах асуудал чухал байгаа юм. Одоо энэнийг бол гадаад орнуудын эрдэмт гэсэндээ тиймэрхүү санаа дэвшүүлж яадаг. Энэ санааг бол би одоо бас зүйтэй гэж үздэг юм. Энийг бол их хэмжээтэйгээр үржүүлээл эмийн үйлдвэртээ одоо талбайгаас авдаг. Байгаль руугаа хурц зээтүүрэл дайрч болохгүй. Ерөөсөө л байгалийнхаа юмыг арвижуулаад энийг одоо энэ талбайдаа тариад үржүүлээл хэрэглээд байх асуудал чухал гэж ингэж бодож байгаа юм. За тэгээ энэ дээр бол яг одоо хүртэл судлаач миний хувьд ч гэсэн бол бас сонирхол татдаг. Тэгээд энэс хойш бас энэ сүүлийн 10 жилд бол энэ алтан унд ургамлыг бол ер нь одоо сонирхох тийм ээ. Хавар одоо болгон очиж цэцгэлж байгаа үед нь ажиглалт хийх энэ төр гэсэн тийм одоо бас ажлууд бол хийж байсан. Бас энэ одоо гадны мэрэгчлэл гадны одоо сонирхон судлаач хүнтэй бол хамтраад. Тэгээ 10 жилийн өмнө бол жишээлбэл нэлээд их нөөцтэй байсан тэр газрыг мань бол ерөөсөө шууд одоо төмс тарих тийм ээ талбай болгоод за мөн төмөр замын болон одоо барилга байгууламж барьж байгаа хэсэгт бол шууд оруулаад Монгол орны одоо эндемик энэ ургамал маань бол өөрөө устдаж алга болоод байхгүй ийм байдалд бол хүрсэн. Тэгээ энэ дээр бол судлаач миний хувьд бол маш эмзэглэдэг. Зарим хүмүүс ярьдаг. Ер нь одоо тэр жинхэнэ одоо бахархал ургамлыг энэ одоо Монгол алтан хундаг болсон зүйтэй юм уу. Яг гэвэл энэ чинь Монголын унган ургамал өөр хааш байхгүй. Адонос Берналс нэг нь бас нэг шар цэцэгтэй бас нэг алтан хундаг Сибирика. Адонос Сибирика, Адонос Берналс хоёр зүйл байдаг. Манайд бол ер нь Адонос энэ Монголикан бол ер нь тархалт бол арэл нэлээд байдаг боловч ерөөсө байга газараа бол устдаа дуусч байна. Тухайлх юм бол Улаанбаатар орчмын Күйд улаан худаг налах орчмын бол одоо бүр мөсөн уссан гэсэн мэдээлэлтэй байгаа. Үдийгээс нь 40-50 жилийн өмнө бол тэнд жижигхэн шигэн маягаар урдсан одоо байхгүй. Ийм учраас одоо энэнийг бол хайрлж хамгаалах, үржүүлэх асуудал их чухал юм. Манай Монгол оронд нийтдээ 3200 зүйл ургадгаас 3/1 нь ховор, эргээд 3/1 нь эмийн ачаад бүгдэлтэй ийм зүйлүүд байдаг. Эргээд тэр ховор зүйлүүд маань тэр болгон одоо хүний нүдэнд өртөгддөггүй. Зарим судлаачид ч хүртэл олж хараагүй ийм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ юу гэж юм нэхэр өөрөө маш ховор учраас тэр одоо зам тээвэр одоо уул уурхаач гэдэг юм уу тийм тохиолдолд бол тухайн газар нарийн судалгаа хийсний дүнд нэг ховор ургамал байна. Энэ нэг ховор ургамал байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах гэдэг ийм асуудал байдаг. За 2014 онд Монгол хундганыг би үндэсний бахархалт цэцгээр өргөмжлүүлэх гэж бас хөөцөлдсөн. Өөрөөр хэлбэл энэ үндэсний бахархалт цэцэг энэ өргөмжлөөр үзүүлбэл засгийн газрын хэмжээнд тогтоол гараад тухайн ургамлыг одоо хамгаалж авч үлдэх боломж зардал бол гардаг тийм юу байдаг. Өөрөөр хэлбэл одоо үндэсний бахархалт шувуу шонхор гэгт ч юм уу тодорхой төс төлбөр хэрэгжүүлдэг засаг төрөөр анхаарч харддаг. Энэ одоо асуудалд одоо Монгол хундганыг дэвшүүлж байсан. Эргээд Монгол хундган өөрөө эмийн чухал ачаал бүгдэлтэй учраас бас хүмүүсийн анхааралд их өртөгддөг. Түүж хэрэгэлдэг. Бага цөөн газарт байгаа тухайн бодгоо зүйл бол устдах тийм аюул бол бодтой байгаа байхгүй юу? Энэ одоо сайхан ургамлыг маань тэгээд ер нь бол тэгж устгаж алга болгоно гэдэг бол их харамсалтай байгаа юм. Тэгэхээр одоо миний одоо судлаач хүний хувьд би юу гэж хэлэх гээд байна гэхээр ингэж хэрвээ нэн ховор ургамлын тэртээ ургаж байгаа энэ газар нутаг нь тодорхой байгаа үед хэрвээ тэнд одоо бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол ядаж одоо байгаль орчны яамнаас тухайн одоо судлаачд юм одоо шилжүүлэн тайралт хийлгэх буюу тийм ээ тухайн одоо тэр газрыг бол одоо бас хашиж хамгаалж авах. За бүр боломжгүй яг газар ашиглалтанд орсон тохиолдолд бол
одоо яг энэ мэрэгжлийн байгууллагуудын хүмүүст нь одоо тэр шилжүүлэн тарилт хийх ийм одоо зөвшөөрлийг нь өгдөг, хамтран ажилдаг ийм байх юм бол бас бид нар бас нэлээд их ургамлуудаа бас аварч үлдээх нь боломжтой болохыг бол би одоо сүүлийн үед бол сүүлийн энэ 10 жилд өөрөө одоо хэрийн судалгаа, хэрийн одоо томилтоор юм уу эсвэл одоо сонирхлын журмаар явж байхдаа бол их харж байна. Ганц алтан ундаг төдийгүй ер нь одоо лагрын байшин барьж гэн гэдэг одоо хот руугаа төрөхтэй одоо бас тэнд бол нэн ховор ургамал бол устж алгуулж байна. Жишээлбэл одоо марцны захиран байна. Бас бүр маш үнэтэй ургамал шүү дээ. Тэгэхэд л тэрийг зүгээр лагрын байшин барьж гэн гээл бүгдийг одоо сүүлийн хэдэн жилд устгаа хийчихлээ. Тэгэхээр энэ бүгдийг бол одоо судлаач хүний хувьд бол хэлхийг цаашдаа бол бас хаана анхаарах болжээ. Тухайн зүйл ургамал ургаж байгаа тэр газарт аливаа бүтээн байгуулалт төр зам тээврийн хийлээ гэж бодоход тухайн ургамал бодголыг бол дор хаяад шилжүүлж авчирч манай хүрээлэн тэр дундаа ботаникийн цэцэрлэг шилжүүлж суулгах ийм арга хэмжээ авч болно. Байглаас нь тухайн ургамлыг бас тодорхой судалгааны үндэслэлтэйгээр зөөж авчрах тийм шаардлага бас гардаг. Яг хуу амьтан ч байдаг юм уу зарим нэгэн иж бүрдлэр нь ганц нэгэн газарт бол тийм судалгаа хийсэн бол байдаг л та. Тэгэхээр дан ургамлын хувьд тэгээд нэг ховор зөвлөд энд байна гэсэн ийм урдчилсан судалгааг бол одоохондоо барагт дээр хийхгүй л байна л та. Дээр нь одоо үрээр үржих чадваргүй байна гэдэг чинь бол бас айхтар үзүүлэлт байхгүй юу? Тухайн ургамал өөрийнхөө жамаар үржиж олшрах тийм боломж нь хомс болцсон гэсэн үг. Суулгах цараас яах нь вэ? Судалгааны үндсэн дээр шилжүүлж суулгах шаардлагатай. Нутгийн иргэдэд зориуд байгаа газарт нь хамгаалах тийм арга хэмжээг авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бид нар сүүлд нэг 2 жилийн өмнө Эрдэнэтийн тэнд нэг бодгол илрүүлчээ тэр нутгийн хүнд нь би бол захиал явж ирсэн. За бодол босолж байгаараа иргэд тойрж байгаараа ганцхан бодгол олсон. Тэрэн шиг одоо тодорхой харьцангуй ургаж байгаа цэгүүд дээр нутгийн улсуудад нь анхаарал тавиач гэсэн тийм үе хийж болно. Нөгөө талаар нэг уг ургамал маань эмийн өндөр ач холбогдолтой учраас бас нэг тийм санаа зовсон юм байгаад байгаа. Хэрэглээнд хит өртөгдөхгүй. Манай дэлхий дээр хамгийн сүүлд болсон мөслөг 100 мянган жил үргэлжилж 12 мянган жилийн өмнө зогссон байдаг. Энэ мөслөгөөс өнөөгийн бидний үед үлдэж гоцорсон ургамал бол Монгол алтан хундаг юм. Монгол орны унган ургамлын нэг энэхүү ургамлыг бид нар хүү 7 худгаас хайгаад олсонгүй өнөөдөр бүтэн өдөржингөө ирлээ. Уг нь Улаанбаатар хотын орчим хүү 7 худаг болоод Налаах Багнуур дүүрэгт энэ ургамал ургадаг байсан гэж ботаникийн цэцэрлэгчид болон химийн хүрээлэн Монгол Улсын их сургуулийн судлаачид баталдаг. Гэвч одоо энэ өнөөдөр энэ ургамал энэ гоёмсог цэцгийг энэ хавьд ургахаа болжээ. Энд орчмоор хүмүүс дүүрсэн, ногооны талбай, тариалангийн талбай маш их болсон. Малын бэлчээр бас их бэлчээрийн зориултаар мал их Улаанбаатар хотын орчимд их байгаагаас болоод энэ ургамал устж өвгөө болсон бол та. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны А677 дугаар тушаалаар ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинжилэн тогтоосон юм. Үүгээр Монгол алтан хундагныг нэн ховор ургамлын жагсаалтанд хамруулж 1 кг хуурай жингэн 202,400 төгрөгөөр, нойтон жингэн 81,000 төгрөгөөр тогтоожээ. Тэгвэл Сибирь алтан хундагныг ховор ургамлын жагсаалтанд хамруулан 1 кг хуурай жингэн 142,500 төгрөгөөр, нойтон жингэн 57,000 төгрөгөөр үнэлсэн байна. Ургамлыг бол одоо байгаль дээрээс аль үед нь түүх үү? Ямар хугацаанд түүх үү? Яаж бэлтэх үү? Яаж хатаах үү? Өөрийн одоо журамтай, өөрийн стандарттай байдаг. Яг ургасан үед нь байгаль дээрээс түүж авчираад тэгээд ямар нөхцөлд хадгалсан мэддэхгүй, хэдий түүсэн мэддэхгүй тийм ээ. Одоо тухайн ургамлын үйлчлэгч бодсон аль үедээ байгаа нь тогтогдог үед авчираад гар дамжуулаад зах зээлд худалдаалах бол зохимжгүй зүйлээ. Энэ тэр тусмаа зүрхний глюкозидтэй ургамлыг дураараа хэрглэж болохгүй. Энийг бол бас аль насны одоо өндөр настай хүн байдаг юм уу, жирэмсэн хүн байдаг юм уу, хүүхэд байдаг юм уу, бас яг тодорхой насныханд хоригдсан байдаг. Энэ өөрөө хортой ургамал. Тодорхой тунгаар хэрглэхэд бол бие махбод дасал үүсэхгүй. Яг тунгийн тохируулаад хэрглэхэд эмчилгээний үйлдэлтэй. Тэгээд түрүү чи миний хэлдэг одоо зүрхний
одоо тэр хүнд өвчний үед хэрэгэлдэг стервантин К байдаг юм уу? Тухайн одоо тэр бодисыг орлуулдаг учраас тэрийг хувь хүн аваад хэрэглэх боломж байхгүй. Яагаад гэвэл тэрийг нарийн шинжилгээ хийлгэсэний үндсэн дээр одоо яг мэрэгжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэхгүй бол ардын эмнэлэгт хэрэглээд ирсэн ургамалтай төстэй биш. Тийм учраас хүчтэй ургамал шүү. Ийм учраас энийг гар дээрээсээ дамжиж битээ одоо худалдан аваарай. Дангаар нь бол уламжлалт хамгаалах ухаанд хэрэгжилж ирсэн заалт байдгүй. Жорын найрлаганд оруулж хэрэгжилж ирсэн байдаг. Энэ сайхан гой цэцэгтэй гэдгээс нь болоод хүмүүс маш их одоо сонирхож төвж тасдах. Тэгээд одоо эмийн чиглэлээр бол зүгээр уутлаад хөдөлээд ингээд зараад байна. Дэрвэр жиргэрөг 5 жил хоригдсан шиг одоо энэ алтан хундаг ургамлыг бол бас ингэж хориглож одоо тэр их бүтээгдэхүүн хийж савлж одоо зарж байгааг бол төр зур одоо зогсоохон зүйтэй болов. Тэгвэл бид нар одоо ирээдүйн хоочтой бидний одоо өр хүүхдэд бол энэ одоо Монгол хундагна гэдэг ургамлыг бас үлдээх жоохон боломж нэгдэх баха. Хэрвээ яг энэ байдлаараа явах юм бол бид нар энэ Монгол хундагна гэдэг ургамал бол түүх болж үлдэхэд бас ойрхон байна шүү л гэдэг дээр санаа зовчин да. Монгол алтан хундагныг хамгаалахын тулд хуучин судалгаан дээр үндэслээ шинэ судалгаа явуулах хэрэгтэй. Ялангуяа дархцын цэгийг. За энэ ургамлыг одоо байж байгаа ургаж байгаа тэр газраас нь одоо мөн судалгааны үндсэн дээр мөн шилжүүлж ботаник цэцэрлэг дээр шилжүүлж суулгах. За үр имийг авч хадгалах ийм заашгүй шаардлага байгаа. Гэсэн хэдий одоо сүүлийн үед бол ерөөсөө байж байгаа газараас цэг тархц бол ерөөсөө байхгүй болоод байгаа байхгүй юу. Тухайн ургамал саяхан яваад очиход бол давжаарчсан. Тухайн одоо хүн малын нөлөө орчихсон. Тэр ургамал бас өөрөө амьдрах тийм нөхцөл байхгүй болцсон. Тийм л харагдаж байна. Манайх ч өөрснөө 3200 орчим зүйл ургамалтай ургамал судлаачид нь хэдүүлээ. Гэх зэргийн юунаас болоод Монгол хундган дээр бол дагнсан судалгаа сүүлийн үед байхгүй. За миний хувьд хэлэхэд бол үнэхээр зөвхөн Монгол оронд ургадаг. За тэр дундаа хангаан эндемик ургамал. За одоохондоо Монголоос өөр газар хараахан олдоог байгаа. Энэ зүйл ургамал дээр бол төр засагч байдаг юм ер нь тодорхой зориуд одоо хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай. Ялангуяа үрийн цуглуулга хийж авах, тарж ургуулах, тодорхой ургаж байгаа орчныг хамгаалах ийм шаардлага бол зүйсээр байгаа гэж үздэг байгаа. Энэ дээр бол бас жоохон дээрээс анхаарад бас зарим нэгэн зардал мөнгөний асуудал бий. Апеннины хундагн бол манай оронд ургадаг хоёр зүйлийн алтан хундагны нэг юм. Энэхүү тод шар дэлбэтэй гоёмсог цэцэг Монгол, Өвөр Монгол, Шинжаан, Оросд ургадаг. Энэ цэцэг манай орны хойд хэсгийн ойн бүсэд тоотой хэдхэн газарт ургаж байна. Апеннины хундагныг Сибирь алтан хундагна гэж нэрлэж байгаад саяхнаас ургамлын ангилал зүйчид нэрийг нь өөрчилж Апеннины хундагна гэх болсон юм. Сибирь алтан хундагна. Энэс манай Монгол орны байгаль дээр ургадаг энэ бас алтан хундагны нэг зүйл нь гэсэн үг. Нөгөө 3 зүйл ургамлын чинь 3 зүйл адгаанаас чинь нэг одоо Сибирь алтан хундагна. Энийг бас 2012 оны судалгаагаар одоо бид нар суулгах цар нь авчиж ургуулад одоо ингээд 8 дахь жилдээ ингээд ургуулад явчихна. Бас хавар цэцэглэн 5 сарын 10-аас эхлээд цэцгэлж эхэлсэн. Яа одоо бас энэ сар орчим цэцэглэн. Эхний цэцэг нь одоо цэцэглээд дууссан ингээд бас тал нь ингээд үрэлжин шатанд орсон. Ингээд зарим нь одоо цэцгэлцэн, эд цэцгэлцэн явж байна. Зарим нь одоо бас яг ингээд бундуу үсээд цэцгэлэх гээд ингээд цэцгэлтийн ихэнх шатанда ингээд явж байна гэсэн. Бас Монгол орны ховор ургамал. Ийм. Байгаль дээр хаагур ургах. Бид нар энийг байгаль дээрээ бол сэлэнгийн оройноос цоглуулсан ургамал. Бас ихтэй тархац нөөц бас багтаа ийм ургамал. Гэхдээ Адонис Монгол алтан хундагнууд бол арай тархац нь бага зэрэг илүү. Гэхдээ бас ерөнхийдөө бусад ургамалтай харьцуулахад тархац нөөц багтаа бас хамгаалах шаардлагатай ургамлуудын нэг гэсэн үг. Сибирь алтан хундагна гэхээр нэрнээс нь чүтсэн Сибирийн бүсэд ургадаг гэсэн үг. Тий, Сибирийн бүсд ургадаг Сибирь алтан хундагна. Гэхдээ сүүлийн үед манай англи зочид бас арай өөрөөр нэрлээд энийг шинэ нэг нэрслэлээр нэрлэж ил. Тий. Сибирээс өөр газраас ургадгийг нь олцсон учраас үгүй яг өөр нөгөө шинж тэмдгэр нэг Адонис тий.
Бид нар нөгөө хуучин юугаар л нөгөө Adonis sibirica гэдэг нөгөө Сибирь алтан ундаг гэдэг нөгөө Групповын англиар нь бид нар нэрлээл явчихна. Тий. Монгол алтан ундагтайгаа цэцгэлэх хугацаа энэ ажиллах юм. Ер нь бол ойролцоо яг ижилхэн хугацаанд цэцгэлж эхэлж байгаа тий. Гэхдээ Монгол алтан ундагныгаа бодвол нөгөө бутны одоо ургамлын өндөр нь арай илүү өндөр. Энэ яг байгаль дээр бол бас яг иймэрхүү өндөртэй ургад юм билээ. Одоо энэ яг анх авчирснаас хойш бол ихлэ жижигхэн байж байгаа л одоо яг нөгөө байгалийнхаа төр яг үндсэн ургачсан ургамлынхаа өндөртэйгээ ойролцоо нэг 40-45 см өндөртэй бид нарыг байгаль дээр явж байгаа тийм өндөртэй ургаж ирсэн. Энэ одоо яг тиймэрхүү болж байгаа гэсэн. Анх одоо тэнд бас жижигхэн юм давжаарах байгааз нэлээ удаан дасан зохицдог юм болов гэсэн юутай явж байгаа юм. Монгол алтан ундаг нь болохоор зэрэг нэг 20-25 см өндөртэй. Энэ бол нэг 40-45 см өндөртэй. Арай бас цэцгийн айл зүр энэ төр олонтой. Бас арай илүү. Навчин шаруу. Тэгээ цэцгийн өнгө навчны хэлбэр арай ургамлын өндөр өөрөө бас өөр. Adonis bernalis. Одоо бол энэ жил бид нар ингээд 13 оны судалгаагаар авчирсан. Чинь 7 жил болж 7 жилдээ одоо анхны цэцэг гарах гээд цэцгэлэх гэж байгаа. Ийм олон жил болж иж анх удаа цэцгэлэх гэж байна гэхээр. Тэгэхээр одоо нийлээ энэ нөгөө яг гадны ургамал болохоор зэрэг нөгөө Новосибирскээс авчирсан гэдэг чинь Монгол орны энэ ботани цэцэрлэгийн нөхцөлд бол нийлээ бас удаж ижил энэ дасан зохицох чадварны өгч чинь гэсэн үг. Нэг дасан зохицчул гайгүй. Нэг дасан зохицчул одоо гайгүй л гэж үзнэ. Байгаль дээр бол яг дэлхийн хэмжээнд бол Adonis бол олон зүйлтэй. Яг манай дээр болохоор зэрэг одоо энэ Сибирь алтан ундаг нь Монгол алтан ундагнаас хоёр зүйл хийж байна. Бид нар нэмж одоо Новосибирск оройноос Adonis bernalis гэдэг. Явандаа одоо яг нөгөө төрөлцсөн цуглуулга бүрдүүлэх гээл ингээд энэ тэндээс цуглуулна. Ботаникийн цэцэрлэгч чинь зөвхөн Монгол орны байгалийн ургамлаас гадна бусад оронд ургадаг бас ургамлын одоо нутагшуулах, сортуудыг бас нутагшуулах ийм судалгааг бас давхар хийгээд явж байгаа гэсэн. Тэгээд харамжуул нутагшуулах. Тэгээд зүйлийнхаа тоог нэмэгдүүлэх. Яг цэцэрлэг дээр бол яг өвслөг ургамал дээр бол нэг 197 зүйд ургамлын өвслөг ургамлын цуглуулга бүрдүүлсэн. Үүнээс одоо яг нөгөө ховор, нэн ховор гэсэн статустай ургамалд бол нэг 54 зүйд ургамал яг энэ тарамжуулах судалгаан дээр коллекцэнд байгаа. Гадны нэг 9 сорт тий. Гадны 9 сорт ургамал байгаа.